Монгол Улсын боловсролын их сургууль. За өнөөдөр бидэд манай тэнхимийн докторант Сэцэнтийн хөгжүүлсэн орчуулгын үзгийг ямар чадамжтай, ямар боломжтой вэ гэдгийг туршиж ярилцахаар энд цугласан. Тэгээд Сэцэнт чи өөрийнхөө хийсэн үзгийн боломж чадвархын талаар манай оюутнуудад дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч. Одоо тэгтээ энэ үзэг хэрчим бас маш ухаалаг үзэг байж байна. Энэ үзгээр юу хийж болох те зэрэг энэ бол олон хэлний орчуулгын хооронд нь орчуулга хийж болно гэж. Тэгвэл энэ дотор хоёр чадамж байна. Нэгдүгээрт нь бол ширвэж орчуулна, одоо скандж орчуулна гэж ярьж байна. Тэгээ хоёрдугаарт нь бол энэ авианы орчуулга буюу Ираны орчуулга гэж ярьж байна. Одоо нөгөө хэл нь болохоор нөгөө эхлээд хатад хэлнээс монгол бичиг руу орчуулж болж байна. Тэгээд хятад хэлнээс кирилл бичиг руу орчуулж болж байна. Одоо тэгээд бас хятад хэлнээс англи хэл, хятад хэлнээс япон хэл, хятад хэлнээс орос хэл, хятад хэлнээс солонгос хэл руу орчуулж болж байгаа юм аа. Ингээд хооронд нь болохоор одоо бас адилхан одоо хос чиглэлээр одоо англи, япон, солонгос, орос гэг мөтийн энэ хэлнээс бол энэ хятад хэлнээр орчуулж болж байгаа. Ярангуй бас манай кирилл бичиг, монгол бичиг хоёроос хятад хэл руу орчуулахад бас бэлэн байгаа юм аа. За одоо бүгдээрээ орчуулж үзье. За эхлээд солонгос хэлнээс хятад руу орчуулах. Тий. Туршилтыг. 한국의 교육제도에 대해서 알고 싶어요. За энэ өгүүлбэр маань болохоор одоо Солонгосын боловсролын системийн тухай мэдхийг хүсэж байна гэсэн тийм утгатай өгүүлбэрийг хятадаар бичсэн байна. За одоо хятад текстийг япон руу орчуулах туршилт хий. За энэ текстэн дээр болохоор хятадын эдийн засгийн талаар өгсөн байна. Тэгээд шинэ ангарч хятадын эдийн засаг анх төлөвлөснөө сайн байна. За дараанд нь энэ авианы буюу Ираны орчуулгыг ингээд туршиж юм. Ухаалаг би үзэг маань одоо ингээд хайр хэлний авиагийг таньж чадна уу гэдгийг те ингээд туршия. Токио Дайгакуни доо ятте икемасу ка? Токио Дайгакуни доо ятте икемасу ка? Токио их сургууль хаана яаж явах вэ гэж асууж байна те. Та ингээд бас болж ийн гэсэн үг. За одоо тэгвэл солонгос. Тэгээ бид солонгос хэлээр яаж ярих вэ? Тий. 저는 지금 한국에 왔는데 어떻게 남산 타워로 가야지? 现在来韩国了，怎么能去南山热呢？ 아하. Ийм гарч байна. За ингээд зүг байж гэнэ үү? Ингээд тань уншин дуудлагыг харъя. 지금 한국에 왔는데 어떻게 남산 더위로 가야지? За ингээд энэ байр одоо нөгөө хэл гадаад хэл мэдгүй ч гэсэн энэ байраад явах юм бол ингээд бас орчуулга хийж болно гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгээ ийм хоёр чадамжтай. За. 你好，火车站怎么走？ Как пройти к вокзалу? Здравствуйте, вам нужно сесть на автобусе и доехать до улицы Ленина. 你好，你得坐公共汽车去列宁街。好的，谢谢。祝您旅游愉快的一天。 Okay, thank you. Have a nice day on your trip. 好的，谢谢，再见。 Okay, thank you. Bye. 不客气，祝您愉快。
За энэ төхөөрөмж маань бас яриаг монгол хүч болох чадвартай. Тий. Одоо таних чадвартай. Тэгэд орчуулах чадвартай. За чи нэг туршаад Өчгөө тий. Ярих тийм монгол хүчээр. Сайн байна уу? Би Монгол улсын боловсролын их сургуулийн монгол хэлний танхимын докторант Сэчинт байна. 你好，我是蒙古国教育大学。 Сайн байна уу? Би Монгол улсын боловсролын их сургуулийн монгол хэлний танхимын докторант Сэчинт байна. за тэгэхээр энэ Ширүүн орчуулах. бас дурын текстийг монгол хүчээр байгаа Тийм текстийг тод тасан уншиж чадна тийм ээ. Тий, тасан дээр гэсэн байна. За чи нэг туршиж үзээч. Дөрөвдүгээр дэх хэлний шимжиглэн нийтэд олон шинжлэх, олон хааны залаа мөчр ахлаа нэгд харилцаатай. Монгол оронд палеолитийн үе буюу 800 мянган жилийн орчмоос хуу нутаг шиг амьдарч улмаар хуучин дунд гишийн чулуун зэвсэг хүрэл төмрийн төрөө үеийг дамжин хүмүүсийг байгуулах хүртэл төвхөн урт замыг туулж иржээ. За ингээд хүнд хэрэгтэй ач холбогдолтой юм сайхан төхөөрөмж хийсэн Сэцэнт докторанттай цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье. Тэгээ мөн энэ төхөөрөмжийг туршиж сонирхох хүсэлтэй хүмүүс байвал 5 сарын 6-нд Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн 1-р байранд 200 тоодод ирээд 10-аас 15 цагийн хооронд энийг сонирхож үзэх боломжтой. Монгол Улсын боловсролын их сургууль